та эрх мэдэлд хүрэх үед, мөнгөтэй болох үед битгий бартмал үргэлж бурханд алдрыг өргөж даруй. Тэгвэл эзэн таныг өргөмжилсээр байх бол. Хэрвээ та бардамнвал эзэн таныг орхих бол. Эзэн бардамнагчдыг холоос мэддэг гэж хэлсэн. Холоос мэддэг. Таар боддоо Небухаднезар гэдэг хаан, Вавилоны агуу хаан, Египтийг хүртэл эзэлж авч фараонуудыг боол болгосон тэр агуу хаан, Вавилоны тэр агуу хаан тулсыг байгуулсан, агуу хотыг байгуулсан. Тэгээд тэр хаан нэг өдөр ордон дээрээ цайсан дээрээ явж байхдаа өөрийнхөө байгуулсан тэр агуу гүрнийг харахтаа амаараа биш шүү. Зүгээр зүрхэн дотроо миний бүтээж байгуулсан өөрийнхөө хүч чадал эрх мэдлэр байгуулсан агуу Вавилон биш үү гэж зүрхэндээ бодож амаараа дүнгэж хэлж байх тэр үед Тэнгэрээс дуу гарч Небухаднезараа хамгийн дээд нэгэн хүмүүний хаанчлалыг захирч хүссэн хүндээ өөрийнхөө эрх мэдэл хаанчлалыг өгдгийг чи мэдэх хүртлээр чамаас хүний оюун ухаан чинь авагдаж, адгуусны оюун ухаан чамд өгөгдөж, чи Тэнгэрийн шүүдэрт норж чиний үс хумс бүргэдийнх шиг амьтных шиг ургана гэж хэлсэн. Тэгээд Небухаднезар хаан галзуурсан байгаа шүү дээ. Хүний оюун ухаан авагдаж, адгуусных болж тэгээд тийм агуу хааныг галзуурсан төшөмдүүд нь ордноосоо явуулж хөөгөөд тэгээ галзуурсан хүн үсэн ургаж сахал үсэндээ баригдаж хумсан бүргэдих шиг болж тэгээд хэсэг үе Тэнгэрийн шүүдэрт норж зүгээр гадаа амьдсан байна. Аим шиг та агуу хаан байсан шүү дээ. Бурхан минь тэрийг хаадын хаан гэж Библиэлд хэлсэн. Хаадын хаан Небухаднезар фараоныг Египтийн сүр жавхлан нураасан тэр агуу хаан шүү дээ. Ийм болсон. Тэ дараа нь хүний ухаан өгөгдөж тэр хамгийн дээд эзнийг магтан дууссан. Үнэхээр хамгийн дээд эзэн, тэр эзэн хүмүүний хаанчлалыг захирт юм байна гэдгийг ойлгосон. Түүний хаанчлал үнэхээр мөнхийн хаанчлал юм байна гэдгийг ойлгосон. Яг тэр үед төшөмдүүд нь эргэж хааныгаа эрен хайж хээрээс олж аваад хаан сэнтэд нь буцаа залсан. Ингэж бурхан бардам нэг доош нь оруулдаг. Тэгээ би та нараас асууя те. Бардамнаал бурханаар жигшигдэж орхигдох хүсэлтэй хүн байна уу? Эсвэл ямар ч үед та нар дэвжин дээшлэхэд эзэн таныг өрөө өгөхөд, таны ажил, бизнес, таны амьдралыг өрөөхөд, танд сайхан байшин өгч, сайхан машин өгч, сайхан хувцас өгөхөд та бие тоогоол унах унаагүй явган эсвэл муу машин унж байгаа, муу хувцастаа нэг ад үзэж зүрхэндээ бардамнаж ингэж явах уу? Тэгэд бүгдээрээ яг одоо бардам зандаа гэмшицгээе. Эзэн таныг ивэхэд өөрийгөө зохистой болгох. Эзэн даруй үнийг өргөдөг учраас та нар энэ бардамнал гэдэг зүйлийг зүрхнээсээ эсвэргүүц. Бардамнал зүрхнээс гардаг юм шүү. Бидний зүрхнээс л энэ залмих, худал хуурмаг, бардам зан, ихэрхэл, тэрслэл, хар санаа, хормоо санаа, завхай садарлал, айлва худал хуурмаг зүйл бидний зүрхнээс идэг. Яг одоо зүрхэн дээрээ гараад авъя. Бүгдээрээ залбирцгаая. Эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээгэж. Эзэн намайг угаахаач. Библи хэлж байна. Бурхны хүчрхэг мотрын дор өөрийгөө даруй байлга. Хүчрхэг мотрын дор. Таны амь нас, таны бүх зүйл эзэн бурхнаас хамаатай. Бүгдээр тэр ишлэлийг харъя. Өөрийгөө даруй.
байлгах тухай. За эхлээд бүгдээрээ Матай 23 дугаар бүлгийг гаргая. Матай 23-ын 12. За энэ үгийг та нар минь хүлээж аваарай. Энэ үгийг чэйжлээд аваарай. Матай 23:12 дээр өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж харин өөрийгөө даруй байлгагсад яана гэж байна. Өргөмжлөгднө гэж. Даруй бай. Тэгээ бүгдээрээ өөртөө хэл. Даруй бай гэж. Тэгээд ариуна ихч маань тий. Одоо Монголын бүхэл хүмүүс мэдэндээ барах тий. Тэгтээ сүмд ирээд эзний өмнө уулиа суудаг. Тэгээ олон нэр алдартай эрх мэдэлтэй хүмүүс ингээд сүм рүү явдггүй. Библиэлд хэлсэн байгаа Есүс дээр тэд ирээгүй. Тэд Есүст итгэсэн боловч Есүс рүү очиагүй гэж байгаа байхгүй. Сүм рүү очиагүй. Яагаад гэсэн чи Библи хэлж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэд өөрсдийнхөө нэр төрийг Бурханыхаас илүү хайрлсан юм а гэж хэлсэн. Сүмд очивол доош нь орчих гээд байна л да. Хүмүүс намайг юу гэж бодох вэ гэл. Тэгвэл дотроо Есүст итгээд байгаа байхгүй. Есүсийг хүндлээд байгаа, итгээд байгаа мөртлөө сүм рүү явахгүй байхгүй. Тэгээд Библи хэлсэн. Тэд өөрсдийнхөө нэр алдрыг Бурханыхаас илүү тавьсан гэж байгаа байхгүй. Харин та нар бол даруй байдал дотор сүм рүү ирсэн байхгүй. Сүм рүү ирэхээсээ ичээгүй. Би Есүст итгэдэг гэдгээсээ ичээгүй. Тэг ялангуяа ариуна их чиг те дуучин ариуна шиг олны танил болсон хүн би Есүст итгэдэг. Тэгээд сүмд явахаас хүмүүс намайг юу гэж бодох бол яах бол миний карьер унах болов те ингээл фэнүүдээ алдах болов янз бүрийн юм болж байгаа. Гэхдээ тэр бүхнийг зүгээр новш болгоод уландаа гიშгээд эрэхтэй ариуна их чи хамгийн гайхалтай хэлсүүгээд хүн бурхан дээр хоёр замаар л ирд юм байна гэж. Эхнийх нь даруй болж ирд юм байна. Хоёрдугаарт бүр даруй болж ирд юм байна гэж хэлсэн. Тэгээ Есүс эзэн хэлж байна. Миний нэрнээс ичсэн хүнээс би хожим тэнгэр дэх эцгийн өмнө тэнгэр дэх тэнгэр элчнэрийн өмнө би тэр хүнээс ичнэ гэж хэлсэн байгаа шүү дээ. Харин миний нэрнээс ичээгүй би Есүст итгэгч гэж хүлээн зөвшөөрсөн, намайг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүсийг тэнгэр дэх аавынхаа өмнө тэнгэр дэх тэнгэр элчнэрийн өмнө би энэ хүн минийх гэж хэлнэ гэж хэлсэн байна. Та нар дотроос хожим Бурхны өмнө очисон чинь Есүс таныг би чамайг танихгүй гэд нүүр буруулахыг хүсэж байгаа юм байна уу? Тэгвэл өнөөдөр та түүнээс нүүр буруулж амьдарч гинүү гэдгээ л бод. Учир нь бид юу тарьснаа хураана. Тэгээ Есүс Христийн нэрийг өндөрт өргөөж Христийг мэдхгүй тэр хүмүүст үлгэр дуурайл болж таны амьдрал, таны үлгэр дуурайлал, таны даруй байдлаас, таны хайраас, таны залбирлаас болж таны хайртай хүмүүс, таны эргэн тойронд хүмүүс, тэр байтугай таныг үзэн яддаг тэр хүмүүс таны үнэн байдлыг, таны ариун байдлыг, таны зөвхт байдлыг хараад би ч гэсэндээ сүмчээ очиж болох уу гэд аврагдаад тэр дайсан мэт амьдарч исэн хүн таны хамгийн дотн анд нөхөр, хамтран зүтгэгч, таныг хүндэлдэг нэгэн болох хүртэл бид тэгж үлгэр дуурайл болж амьдрахыг бурхан хүсэж байгаа байхгүй. Гэтэл хүмүүс таныг хараад ингүүл яана Есүст итгэвэл энэ шиг болчтой юм уу гэд. Есүсийг үзэн ядвал яана. Таны нөхөр чинь, таны эхнэр чинь, таны өр хүүхдүүд, таны зам байдал энэ бүхнийг хараад
хизээч сүмд явахгүй гэд Есүсийг үзэн ядуул яана. Библиэлд ингэж хэлсэн. Надаас та нараас болж миний нэр өргөмжлөгдөөгүй. Тэр харь хүмүүсийн дунд миний нэр гутаагдсан, доромжлогдсон гэж Бурхан еврейчүүдийг зэмлсэн байдаг. Тэгэхээр та нар дотроос эзний нэрийг хайрладаг, хүндэлдэг, өргөмжилж амьдардаг тийм хүсэлтэй тэгж явдаг хүмүүс та нарын дундаас таны дотор бий болох ёстой юм шүү ах дүүс минь. Амен. За дараагийн ишлэлийг бүгдээр харъя. Лук 14. За энэ яг л адилхан ишлэл байна. За өөр ишлэлийг харъя. За бүгдээрээ сургаалт төгсийн нэг ишлэгийг харъя. Сургаалт төгс 16-гийн 18. Энэ нь бас үнэхээр хүн болгон чийжлэх ёстой ишлэл шүү. Сургаалт төгс 16-гийн 18. Тэгээ хамтдаа унших уу. Сүрлийн өмнө бардам зан, уналтын өмнө дээрлэхүү зан явд юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр хэн нэгэн сүрч, бүдэрч унахын өмнө нэг зүйл болсон байдаг. Тэр нь тэр хүн бардамсан байт юм байна. Тэр хүн ихэрхэг болсон байт юм байна. Тэм учраас энд хэлж байна. Сүрлийн өмнө бардам зан явдаа шүү гэж. Хэрвээ та одроол эхэлж байгаа бол та уналт, та унаад эхэлсэн байна гэсэн үг. За дуулал 119:21-ийг харъя. Бас энд ингэж хэлсэн байна. Таны тушаалаас салан төөрдөг, бардам хараал хүртсэн хүнийг та зэмэлдэг гэж. Тэгээ бардам хүнийг энд хэлж байна. Хараал хүртсэн хүн гэж. Тийм учраас бардамнаад эхлэх юм бол та ер нь хараагдаж эхэлж байгаа гэсэн үг. Сургаалт төгс 15:25 дээр ингэж хэлсэн. Бардам хүний гэрийг эзэн нураана гинэ. Ямар аймар вэ? Бардам хүний гэрийг эзэн нураана гэж. Сургаалт төгс 16-гийн 5. Зүрхэн бардам бүгд эзэнд ямар гинөө? Эзний хайрыг биш, тааллыг биш, жигшлийг төрүүлдэг зүйл бол бардам зам. Та бардамнаад л эхлэх юм бол та жигшигдэж хараал ирэх бол, шийтгэл ирэх бол. Энд хэлсэн байна. Бүр гар барьсан чуулна гинэ. Би бүр батлий, бүр гар барьсан чуулна, бардам зүрхтэй хүн бүр зайлшгүй шийтгүүлнэ гэж. Тэг бүр энэ хэдэн оны орчуулга энэ дээр гараад байна. 2004 оны орчуулга гараад байна уу? 2013-ыг гаргадаа. Бүр энэ үгэн дээр биш үү? Бардам зүрхтэй хүн бүр эзэн жигшүүртэй бүр гар барьсан чуулна, бүр шийтгүүлэх нь гарцаагүй гэж шүү дээ. Тэгэхээр бардам хүний шийтгэл бол хизээч зогсохгүй, заавал ирнэ. За бүгдээрээ эзнээс имээцгээе. Библи биднийг үнэхээр
энэ бардамлаас бүр зугтаа гэдгийг хэлж байгаа юм аа. 1-р Петр 5:6-ыг харъя. За энэ бол Бурхан бидэнд хандан хайраараа сануулсан үг сургаал байна. Та сая бид нэр үзлээ те. Бардам хүн хараал өртсөн байдаг. Бардам хүний шийтгэл бүр би гар барьсан ч болно, гарцаагүй шийтгэл гэж хэлж байгаа. Сүрлийн өмнө бардам зан, бүдэрч унахын өмнө дээрлэхүү зан явдаг. Бардамсан хүн заавал ундаг гэдгийг Библи хэлээд одоо Петр дээр хэлж байна. Ийм учраас, за нар хэлэхгүй, ийм учраас гэж хэлэхгүй. Петр хэлж байна. Бурхны апостол хүн. Бурхны хүчрхэг мотрын дор өөрийгөө ямар байлгах гэнэ үү? За, өөрийгөө даруй болгох. Даруй болгох нь миний хариуцлага, таны хариуцлага байхгүй. Зарим хүмүүс ингэж залбираад байдаг. Эзэн минь намайг даруй байлгаж өгөөч гэд. Энэ Библийн дагуу зөв залбирал мөн үү? Үгүй шүү дээ. Та бардам байвал эзэн таныг зүгээр л таныг үнэхээр шийтгэн шүү. Няслана. Үнэхээр Бурхан бардам нэгнийг бол үнэхээр жигшдэг байхгүй. Бид ийм агуу Бурханы өмнө хий юм бэ? Бид Бурхан юм уу? Бурхан үнэхээр бардамж байгаа нэг нь маш дургүй. Яагаад гэж? Бурхан өөрөө тийм агуу Бурхан. Төгс хүчит тэнгэр газрыг бүтээсэн, үзэгдэх үл үзэгдэх мөнх ертөнцийг бүтээж захирдаг тэнгэрийн тэнгэр элчнийг тэр эрхшээлдээ байлгадаг. Энэ дэлхийд ирэх бүх бузар чөтгөр, бүх бузар унсан тэнгэр элчнийг тэр бүгдийг захирдаг. Бүгд түүнээс салгалан чичирд бэмбэгэндэг. Тэр агуу гайхамшиг тэмдгүүдийг ч үлдээж чадна. Тэр нарыг зогсоож исэн хуучин гэрэн дээр. Тэр улаан тэнгисийг ч ярьж байсан. Бүх дэлхийг усан галууд тэр юулуулж байсан, автуулж байсан тэр нэгэн. Тэр үхсэн нэглийг ч амьлуулж байсан. Тэр агуу төгс хүчит агуу нэгэн ямар даруухан блэ. Ямар ариун. Бурхан хизээч бардамлахгүй. Хизээч Бурханд тийм бүр өчүүхэн бүр бардамлын сүудэр байхгүй гэж та нар бодлоо. Тийм даруй нэгэн өмнө бид нар бардамдаг юм бэ? Бид их хэрэгтэй юм бэ? Бурхан бардам хүнийг үнэхээр жигшдэг. Бардам хүнийг эсрэг үздэг. Тийм учраас Илч Петр хэлж байна. Бурханы хүчрхэг мотрын дор өөрийгөө даруй байлгах гэж. Даруй болгох. Даруй байх нь миний хариуцлага байхгүй. Амен. Даруй болгоцгоё. Тэгвэл юу болно гэж байна? Тэгвэл эзэн таныг зогсдоо цагт нь өргөмжилнэ гэж. Эзэн даруй хүнийг үнэхээр өргөмжилнэ гэдгийг бүр баттайгаар гар үлсэмж болно би хэлье. Амен. Халелуя. Эзэн даруй сүнстэй хүнтэй хамт байдаг. Өндөр болон ариун газар эзэн оршдог баг. Даруй байдал. За тэгвэл би та нараас асууя. Даруй байлга гэж хэлсэн байна. Тэгвэл бид яаж өөрсдийгөө даруй байлгах вэ? Та нар нэг бодоод үзтээ. Би яаж даруй байлгах вэ? Учир нь Библи даруй байлгах гэдэг. Ер нь даруй зан гэж юу юм бэ? Өөрийгөө даруй байлгана гэдэг Бурханы өмнө. Эзний өмнө даруй амьдарч байгаа хүн. За та нар хоорондоо яриад үзэх үү? Игнэнд байгаа хүмүүс хоорондоо ер нь даруй байх. Яг эзний өмнө даруй амьдарч байгаа хүний шинж тэмдэг ер нь даруй байна гэхлээр яг яа гэсэн үг вэ бүгдээрээ бат. Библийн дагуу яри. Библийн дагуу. Би та нарт зүгээр яг зүрхэндээ байгаа одоо хэлмээр байгаа зүйлээ тий өөрийнхөө даруй байдлын талаар ойлгосон хамгийн чухал зүйлээсээ би хэлж өгье. Мэдээж маш өргөн утгатай байх та. Тэгэхээр та нарын даруй байхтай холбоотой ярилцсан зүйлүүд мэдээж бүгдээрээ зөв гэж би итгэж байна. Тэгээ та үргэлж бодоорой. Тэгээд би та нарт гэрийн даалгавар өгье. Насан туршдаа шүү заяа. Насан туршийн гэрийн даалгавар бид өхөн хөхтлээ. Өнөөдөр энэ хорвоод их юм туулнаа. Бид нэр ажил амьдралдаа та нар эзэнтэй л хамт алхвал гарцаагүй өрөөгднө. Та нар
ажил үйлсээ эзэн даатгаад хөдөлмөрлөж, завхайрал, архиталт, бузар мухагаас зүхтааж, эзний зөвхт ба ханчлалыг өргөлж хайж, эзэнд өргөл 11 үнэнчээр өгөөмрөөр эзний үг хүслийн дагуу та түүний өргөөнд авчирж өгөөлэдэг бол эзэн амлалтандаа итгэмжид гарцаагүй таныг дэвжин дээшлэд хүргэн л дээ. Тий. Гэхдээ тэр үеэс ч өмнө өөртөө өдөр болгон цаг үргэлж өөрийнхөө зүрх сэтгэл доторх бардан бодлосоо имэж Небухаднезар хаан үнэхээр өөрийнхөө тэр агуу хаан тулсыг байгуулсан хөгжил цэцгэлтийг харахтаа тэр бардамнал зүрхэн дотор нь түүний уруул дээр дүнгиж гарч ирж байх тэр агшинд л Тэнгэрээс эзэн бурхан айлцсан баг. Хамгийн дээд нэгэн хүний хаанчлалыг захирдаг гэдгийг хүссэн хүндээ энэ хаанчлалыг өгч улс үндэстнүүдийн тэр мандал бадрал хувь хүний альва тэр ерөөл эзнээс л ирсэн ирдэг гэдгийг л чи ухаарахын тулд одоо чамаас хүний ухаан авагдаж чамд адгуусны ухаан өгөгдлөө гэж хэлэхэд галзуурсан байгаа шүү дээ. Тэр агуу хаан сүр жавхлангүй болсон. Алтан загсны үлгэрийн эмгэн үнэхээр Пушкин бол мэдээж бурханд итгэдэг ариун библ уншдаг хүн шүү дээ. Оросууд чинь Христос Христэд итгэдэг ийм итгэл үнэмшилтэй хүмүүс шүү дээ. Тэгээ алтан загсны үлгэрийн эмгэний тэр бардамнал, тэр аархал, тэр мөнгөтэй болсон тэр бизнес эмэгтэй хантайгаа хамт амьдралаа босгочхоод дараа нь өөрийнх нь нэр дээр нөхөр нь итгээд хамт зүтгээд тэгээд бүх эд хөрөнгө, банкны данс, бүх үл хөдлөх бүх юмаа ихнэр дээр байлгасан чи ихнэр нь яг алтан загсны үлгэрийн эмгэн болж нөхрөө голж, хөөж, тууж, араар тавьж, залуу хүүхдүүдтэй явуулдаж, эцэст нь эвдэрхий твштэйгээ өвчтөв болтож үлдэж байгаа. Заавал ингэж зовох шаардлага байхгүй шүү дээ. Хүмүүс бурхан намайг зовоолоо гэдэг үгүй шүү дээ. Та өөрийгөө зовоодсон байхгүй. Бурхан хүнийг зовоодгүй шүү дээ. Бурхан биднийг өргөлд сайн сайхан байгаасаа, амар амгалан байгаасаа гэж хүсдэг. Гол нь бидний бардамнал, бидний тэрслэл, дуулуургүй байдал, тэнэглэл биднийг зовоосон байхгүй юу? Библиэл дээр нэг ийм үг байдаг. Дуул номон дээр тэнгүүд зовжээ гэж. Хоёрхан үг шүү. Тэнгүүд зовжээ. Ямар аимшигтай үнэн үг вэ? Ямар утгатай үг вэ? Та нар бодож үзээрэй. Яг одоо эргээд бодтоо. Та нар бид нар амьдралдаа ямар үедээ зовсон юм? Тэнгэлсэн үедээ л зовсон шүү. Зөрүүдэлж, бардамнаж, эцэг их нь хэлсээр байтал архитаж, завхаарч, эцэг их хоригдсон битгий завхаар, битгий архид, битгий найз нөхдөөгөө гаралдаа, битгий гэж байгаа эцэг ихээс та баг нулимчхаад гарч явбал эцэст нь түмэн зовлонгоор өөрсдийгөө бид сүлвсэн шин. Хайртай хань нь хилээд ахтал ханийхаа үгийг тоохгүй баг үзэн ядчих байгаа юм чи. Ингээл зовдөг. Библи тэнгүүд зовжээ гэж хэлсэн байдаг. Харин зовлон дотроо бид нар ухаарад нэрээ би ямар их буруу явсан юм бэ? Би хайртай аав ээжигээ ямар их зовоосон юм бэ? Би ханаа ямар их гомдоосон юм бэ гэдээ ухаарад ирхэн за ёстой ерөөлтөө. Гэхдээ заавал ингэж зовхгүй байж болно шүү дээ. Намайг гэрлэхэд манай хадам аав маань, манай Улаанбаярын маань аав юу гэж хэлсэн бэ гэхээр за миний хүү үнэхээр ухаантай байгаарай. Тэгээд юу хэлсэн бэ гэхээр бусдын одоо алдаанаас суралцж яваарай гэж. Бусдын алдаанаас суралцж явбал мэрэгэн хүн байдэн шүү гэж. Харин өөрөө алдчихад алдаанаасаа сурах нь бол тийм хүсэх зүйл биш. Тэгтээ мунхгууд бол алдсан ч ухаардгүй хүмүүс байдаг. Алдсан ч алдаагаа давтаад яг нохоо болцоо долоодог, гахааг угаасан ч шавартаа хөлбөрдөг шиг алдаал тэгэл энэ намаг болчихдаа живсэн ийм хараалын торигт амьдраад байдаг хүмүүс байдаг ухаардаг.
яадаг ингээл өөрийгөө өгшүүлэл ингээл яваад. Энэ бол тэнгүүд байхгүй. Харин ухаалаг хүн бол алдаад алдаанаасаа суралцдаг хүн бол ухаалаг хүн. Яг гэвэл тэр алдаад суралцж чинь, дүгнж чинь, ухаарч чинь. Харин мэрэгэн хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэвэл өөрөө алдахгүй. Харин бусдын алдааг хараад өөртөө тусгаж аваад тэгээд гаяг амшигаас тойрон гардаг хүн бол мэрэгэн ухаантай хүн байгаа байхгүй. Амен. Тэгээ манай хадамаав маань Улаанбаяр пастрын чи аав над тэгж хэлжсэн. Бусдын алдаанаас суралцж яваарай гэж. Тэг бүгдээр хамтдаа залбирцгаая. Есүсийн нэрээр. Бүгдээр хэрсүү нэгэн болцгоё. Мэрэгэн ухааныг гуйцгаая. Эрүүл саруул ухаан, оюун ухаан, бодрол ухаан энэ эзнээс ирдэг. Тэг өнөөдөр таны тулсан амьдрал үдсэн зовлон хангалттай шүү. Одоо яаж зовх гээд байгаа? Библи хэлдэг дахин хаанаа та нар цохиулмаар байгаа юм бэ гэж хэлсэн. Битүү яр шарах болцсон байж тээ та нар гэж. Бидний зүрх сэтгэлийг хэлж байгаа юм л да. Заримдаа бүр бие махбодын хүртэл ингээд буруу муухай амьдралаас зөндөө шарах сорив тахирддаг болцсон. Тэгэд бүр буруу амьдрсныхаа гор болсон, өвчнөтэй болцсон, сахартай болцсон, даралттай болцсон, зарим нь хөгжлийн бэрхшээлтэй болцсон явж байгаа. Хамгийн гол нь бидний доторх хүн сэтгэл санаа маань бүр авах юмгүй бүр болтлоо, битүү цохилтууд нөгөө буруу амьдрсныхаа үр дагавраар битүү яр шарахтай явж байгаа мэт сэтгэл зүрх нь бүр бөөн шарах болцсон явж байгаа хүн байдаг. Дахин хаанаа зөрүүдэл тэрсэлж явж байгаад дуулуургүй явж амьдарч байгаа дахин хаанаа цохиулмаар байгаа юм бэ гэж бурхан асуусан байгаа байхгүй. Бурхан өөртөө ядарч байгаа байхгүй тий. Ухаараач. Таны зовлонг хараад эзэн бас үнэхээр шаналж байна. Хөөмн охин минь хизээ болтол ухаарахгүй явах юм бэ гэж. Хэдий болт ухаангүй адгуус шиг явах юм бэ гэж Библиэлд бүр бурхан бүр хэлсэн байдаг байхгүй. Тэг бурханы таныг хайрлаж байгаа, таны төлөө шаналж байгаа тэр шанал ямар үнэхээр гүн гүнзгий байдаг бол. Тэг бүгдээрээ мэрэгэн ухаантай амьдрий. Амен. Тэг мэрэгэн ухаантай амьдрал, мэрэгэн ухааны нэг хэсэг нь тэр байхгүй юу? Бусдын алдаанаас суралцаад Библийн энэ уншиж байхдаа Библиэлд гарч байгаа хүмүүсийн алдаа тэр гим нүглээс яаж улс үндэстэн завхарч гэр бүл сүрч тэр хувь хүн алдаж тэр бурхны агуу мандаж байсан хүн бурхнаас салах үедээ ингэж нурж байгаа энэ түүх энэ амьдралын түүх эндээс л бид нар сурах хэрэгтэй байхгүй. Энэ бол түүх, энэ бол хүмүүсийн түүх, энэ бол бурхны түүх, энэ бол гэр бүлийн, энэ бол хувь хүний, энэ бол үндэстний бурхантай хамт алхсан бас бурхнаас салан төрөх үедээ яаж сүрч байсан тэр түүх. Энэ түүх өнөөдөр цаг үед бидэнд сургамж жишээ болон ухаарлал хайрлан биднийг засаж залруулахын тулд зөвхт байдал руу чиглүүлэхийн тулд бичигдсэн байгаа юм шүү. Амен. Амен. Тэгээ бүгдээрээ яг одоо бие биенийхээ төлөө залбирая. Яг одоо хажуу дахныхаа төлөө. Мэргэн ухаантай амьдрахын төлөө бие биенийхээ төлөө бүгдээрээ өрөөж өгье. Бие бинийгээ чин сэтгэлээсээ мэргэн ухаан хизээч бардамлахгүй байхын төлөө залбирч өгье. Есүсийн нэрээр. Ямагт эзнээс имэж яваасай. Эзнээс имэх үе. Мэргэн ухааны эхлэл юм. Халелуя. Halleluja. Halleluja. Halleluja.
Халелуя Иесус. Есүсийн нэрээр. За би бас эцэст нь бас нэг ишлэл үгэй. Бүгдээрээ сургаалт өгс 9:10-ыг бас бүр зүрхэндээ санаж яваарай. Бүр бичээд тэмдэглэж яваарай. Эзний үгсийг та нар минь бүр нандинж байгаарай. Гэртээ харихтаа уншаарай. Бити чуулганы хаалгаар гараад мартаарай. Сатан хулгайч байхгүй юу? Сатан байдаг шүү дээ. Муу сүнс байдаг. Тэ өнөөдөр ингээд та нарын сургаалыг сонсоод зүрхэндээ ингээд авч чинь, ухаарч чинь, гимшиж чинь. Тэ чуулганаас гараад гэртээ орохоо хооронд мартаад яг тэгвэл сатан бодиттой оршдгийг үүгээр мэдэж болно. Есүс ч хэлсэн. Та нарын сонссон үгсийг чөтгөр хулгайлдаг гэж. Зорилго нь яагаад хулгайлдаг вэ гэвэл та нар энэ үгийг хүлээж аваад одоо амьдралдаа өөрчлөлт гаргачихгүй гэдгээс чөтгөр үнэхээр санаа зовдөг. Өөрийнх нь хараалаас, болчлоос та нарыг гараа явуучихгүй гэхээс та нарыг үргэлж боолчилж, дарамтлж та нарын зовлонгоор тэр хоолоо олж иддэг. Сатаны иддэг хоол нь юу юм бэ? Сатаныг тижээдэг зүйл нь юу юм бэ? Сатаны иддэг тэр алим усан үзэм тэр тансаг сайхан хоол нь тарган шар өхөр хоньны мах нь юу юм бэ гэвэл итгэгч хүмүүсийн болон үл итгэгч хүмүүс бүгдээрээ бүх хүний хийдэг гим нүглээр чөтгөр хоолдог баг. Гим нүглэр. Таны хийж байгаа завхаарлаар чөтгөр хоолдог. Таны уур хилэн амнаас гарч байгаа хараал доромжлолоор хүчирхийллээр сатан хооллож таны амьдралд бүр илүү хүчийг авч таныг боол болгож таныг ямагт нүгэл үйлдүүлж тэгээд сатан таны нүглээр хоололдог байхгүй. Тийм учраас та сатаныг тижээх үү? Сатаныг тижээгээд байна уу? Бардам зангаар чинь сатан хоололдог юм аа. Тийм учраас сатан таны зөвхт амьдралыг үзэн яддаг. Чөтгөр хүмүүний дотор шүглээд, таны дотор шүглөөд танд зүссэн бүрийн завхай, тачаал, худал хуурмаг, бузар муухай, шунал тачаалуудыг хорсол бузар мууг хөдөлгөж байгаад таныг үйлдүүлдэг дотроос чинь тачаад болж. Тэгээд таныг тэр бүхнийг хийх үед таны дотроос хооллон, таны дотор улам бүр хүчийг авч яг л моринд мордоод ташуурдаад залаад явдаг шиг дотроос чинь таны амьдралыг бүхэлд нь удирдахыг хүсэж байгаа. Харин та түүнийг зогсоох зүйл бол Бурхны үгээр зүгээр Есүсийн нэрээр зайл сатана гэж хэл. Дахиж би чамайг тижээхгүй гэж хэл. Тэг яг одоо хэлье бүгдээрээ. Есүсийн нэрээр. Есүсийн нэрээр гэж хэл. Учир нь Есүсийн нэрнээс сатан чичирдэг, бэмгэндэг юм. Тийм учраас Есүс хэлсэн миний нэрээр та нар чөтгөрүүдийг зайлуулах болно. Тийм учраас дахиад хэлцгээе. Есүсийн нэрээр. Би эзэн Есүсийн хязгааргүй, химжээшгүй эрх мэдэлтэй хүчрхэг нэр дээр энэ ариун нэрээр сатана би чамайг эсэргүүцэж байна. Зайл миний амьдралаас. Зайл миний бодол санаанаас. Зайл миний зүрх сэтгэлээс. Зайл миний сүнснээс. Миний дотроос гар зайл Есүсийн нэрээр. Би чамайг зайлуулж байна. Би дахиж чамайг тижээхгүй. Би бүх амьдралаасаа би хань ижил үр хүүхэд гэр бүлээсээ би чамайг арилгаж зайлуулж байна. Би чамайг Есүсийн нэрээр арчин харж хайж байна. Есүсийн нэрээр. Эзэн Есүс минь ээ. Би энэ мөчөөс эхлэн би танд дуулууртай захирагдаж амьдрахад би таны хүчрхэг мотрын дор би даруй амьдрахад туслаач. Бодол санаандаа зүрх сэтгэлдээ бардам байсан намайг уучлаарай. Амаараа бардамнаж ярьсан намайг уучлаарай. Гимшээрэй. Бардам харцтай байсан да гимшээрэй. Ихэмсэг харц эзэн жигшигдээ шүү манайхаа. Бусдыг дандаа хайрлаж хүндэлж харжээ. Битгий бусдыг харцаараа эхнэрээ нөхрөө хүүхдүүдээ бусдыг бардам харцаар битгий айлгах битээ дарамтал. Харин нүдээ бардамналд биш. Нүдээ хайранд өгч бусдыг хайрлан харж байгаараа. Хүндэлж харж байгаараа. Нүдээ өөрчил, харцаа өөрчил. Зарим хүний бардамнал зүгээр харцнаас нь л ил байдаг. Тэр ихэрхэл, тэр бардамнал.
Бурхан бардам арцыг жигшд юм аа гэж Библиэд хэлсэн байдаг. Тэгээ эцэст нь би та нарт хэлэх үг. Сургаалт төгс 9:10 дээр эзнээс эмээх хүн мэрэгүү хааны эхлэл юм аа гэж хэлсэн. Эзнээс эмээж амтэр. Ямагт эзнээс эмээж амтэр. Мэрэгэн ухааны эхлэл ариун нэгнийг мэдэх нь ухаарл юм шүү ах дүүс минь. Эзнээс эмээдэг хүнд ямагт эмээдэг хүнд ерөөл оршд юм шүү. Амен. Эзнээс эмээдэг хүн болцгоё. Бодол дотроо ч эзнээс эмээдэг. Бардамхаасаа эмээдэг.